За өнөөдөр манай хүний эрхийн тороо энэ асуудлыг бас анхаарал тавьж ярьж байгаад баярлж байна. Одоо энэ сайхан баяр сайд нөгөөх нь хин гэлээ ган зөрөг гэдэг хоёр хүнийг ярьж байгааг харахад хоёр хөөр зөрөөтэй байна л да. Энэ ган зөрөг гэдэг нөхрийн ярьж байгаа хандлагаар бол энэ айрын бол өдлөхгүй. Энэ чинь хүний хандлагын асуудал байхгүй юу? Өнөөдөр одоо ВЛТ-ээр ирсэн шүү дээ. Ингээд нэг баахан бичиг цаас болоод одоо сэтгэл зүйн зөвлөгөөг нь одоо цэрэг дотор цагтаа гаргана. Юм солиотой бол юм ярьдаг. Одоо тэр тоогоо инх болдоо чи тодруулаа хэлчих. Чи 125 хүний тухай ярьлаа. Өөрөө 60 хэдэн хүний тухай ярьлаа. Энэ сүүлийн энэ одоо 20 жилд 20 жил гэж бодъё л да. 20 жилд ер нь хичнээн хэмжээний гэмт хэрэг гарчаад байгаа. Энэ амиа алдсан хүний тухай яриаггүй шүү. Энэ цаан чин гэмтэл авсан, бэртэл авсан, дэглүүлсэн, эрхэн зөрчигдсөн энэ бүгдийг оруулж тоолох хэрэгтэй. Тэгээд нэлээд одоо ганц удаа хуралдаад өнгөрчих шиг хоёр дарга энэ дээр хэдүүлээ бүр жоохон анхаарал тавиад шийдвэртэй ажилламаар байна. Нэг утас ажиллаулмаар байна. Сайхан баяр сайд дээр биш ээ. Би одоо энэ Монголд энэ бүлэглэлчэнд газар сайг байгаа шүү дээ. Батлангмалхын яамны бүлэглэл, Жанжинштамын бүлэглэл дээр утас ажиллаад нэмэр байхгүй. Тэрнийг ийшээ ч юм уу инх бол танаа тэр хавь руу одоо энэ телевиз үзээ сууж байгаа эцэгчүүд хэлмээр байна. Хэдэн он таны хүүхэд ямар гэмтэл бэртэл авсан, тэрнийг хийсэн тэр амьтны нь ямар шийтгэл авсан. Энийг заавал гаргаж ар мөрөөрнөөр хөөцөлдмээр байна. Та нарын ингээ гэмт хэрэг зөрчилдгүүлээд хариуцлага чангадах нь ажлын хэсэг байгуулна цавта ингээд яах вэ? Тэр хүний гэмтээгээд байгаа, хүнийг дарамтлаад байгаа, дэглээд байгаа, гэмтэл хохирол учруулсан хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээл гэсэн. Алтай гишүүн 1 минут. Би бол нэг жишээ мэдхий. Аав ээж надтай ч уулзж ирсэн. Тэгээ би хурлын гишүүн биш мэш болоод алгуулгын хаягдс. Тэгэхээр өчнөө олон аав ээж байгаа. Хохирогчд байгаа. Эннийг манайхан дахиад нөгөө хонгон шигмээр оруулаад нэг хаацлаад дуусгачихдаг. Тэгэхээр энэ хоёр дараа би хариуцлагатай танд хэлж байна. Эннийг ийм нэг удаагийн яриа, нэг удаагийн шоу маягийн хийгээд өнгөрөөмөөргүй байна. Энэ салбарт бид нар нэг жоохон томхон өөрчлөлт хийхин тулд өмнө нь хэнийг ямар байдалтай болгосон нөхдүүд ямар шийдгээд хүлээсэн юм бэ гэдгийг олон нийтэд ил тод гаргамаар байна. Нуугдаж хоцорсон хүмүүсийг нь буцааж гаргамаар байна. Ер нь халахал хэрэгтэй шүү дээ. Тэр шорон ганданд нь тэр одоо хүн дэглээд идэх хүмүүсийг явуулах хэрэгтэй шүү дээ. Чи наад ганц хандлагаа өөрчлөхгүй бол зэвсгч чинь явахгүй юм байна. Тэгээд мөнгө төгрөг ярина, орон тоо ярина, байшин сав ярина. Юугаа яриад байгаа? Тэр багадаараа хүн зодоход байшин сав мөнгө төгрөг ямар хэрэгтэй юм?